Дэлхийн хамгийн нууцлаг тэнгэрийн орхигдсон хот Мачу Пикчу. Инкийн нийслэл Кускогоос баруун хойд зөвхт 70 орчим километрт Перу улсын Урубамба хөндийн орчимд 70 түвшнөөс 2430 метрийн өндөрт уулын оройд орших нууцлаг бүхнээр дүүрэн Мачу Пикчу хот нь жуулчдын анхаарлыг маш ихээр татдаг газруудын нэг юм. Очсон хүн бүр манан бодон хонголсон уус гайхамшигт сүмхийд өвөрмөц байгуулалт нь яг л мөрөөдлийн орон Диважинд эсвэл бүр тэс өөр цаг хугацаанд очижсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг хэмээн шагшдаг. Мачу Пикчу гэдэг үг нь кечуа хэлээр хуучин оргил хэмээх утгатай. Энэхүү газар нь эртний инкүүдийн орхигдсон хот хэмээн дэлхий дахинаа алдаршсан бөгөөд хотын тойр нь ертөнцийн 7 гайхамшигын нэгддүү ёсоор тооцогддог. 16 дугаар зуунд Перуг эзэлсэн Испаний эзлэн түрэмгийлэгчид ч тэндээс хойно энд ирсэн хүмүүс ч Мачу Пикчуд амьдарч байсан инкүүд ч өөрсдөө энэ хотын талаар ямар нэгэн бичгийн их сурвалж үлдээгээгүй юм. Магадгүй Испанчууд эндхийн нэгэн уулын орой дээр инкүүдийн суурин байх юм чиний зүудлээчгүй байх. 2430 км-ийн өндөрт цавчим хясаа ширэнгэн донд нуугдан толгодын орой дээр орших эртний орхигдсон энэ хот 20 дугаар зууны эхээр л дөнгөж илэрсэн байдаг. Колумбийн өмнөх инкүүдийн эртний хот гэгдэх Мачу Пикчу нь ойролцоогоор 1450 онд инкүүдийн агуу удирдагч Пачакуткийн зарилгаар байгуулагдсан гэх бөгөөд мянган хүмүүсийн амьд үлдэх орогнох найдвартай газар болж байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Зарим археологчид энэ хотыг инкүүдийн удирдагч Пачакуткийг орогнуулахад зориулан босгосон гэж үздэг бөгөөд ойролцоогоор 1450 онд барьж 1532 хүн хүртэл буюу инкүүдийн нутагт Испанчууд довтолсон үе хүртэл оршин тогтнож байжээ гэж үздэг. Учир нь Испанийн байлдан дагуулагчид тухайн үед өнөөгийн Перугийн газар нутгийг бүхэлд нь эзлэн түрэмгийлээд байсан бөгөөд зөвхөн Мачу Пикчуг л бүрэн бүтэн үлдээжээ. Гол нь Мачу Пикчу хот нь хэн хүн хурч очиж дийлэхээргүй өндөр уул, Бартат замаар хүрээлэгдсэн газар байгуулагдсантай холбоотой. Гэхдээ хамгийн хачирхалтай нь баригдсанаас хойш 100 гаруй жил амьдарсан хотын оршин суугчид 1572 онд учир битүүлэх шалтгаанаар Орос руугүй алга болжээ. Орхигдсон хотын сүүлчийн иргэд чухам хизээ хэрхэн амиа алдсан нь одоо болтол тодорхойгүй байдаг. Тахал, дайн, эсвэл харийнхны түрэмгийлэл иргэдийг нь хөнөөсөн байж болох ч цагийн ирэхээр элэгдсэн мэт Мачу Пикчугийн нүсэр байгууламжийн хаанаас ч дээрх таамгуудын нэгийг нь ч нотлох баримт олдоогүй юм. Зарим их сурвалжид Испанчууд инкүүдийг байлдан дагуулах үеэр хотын оршин суугчид хотыг орхиж дөрвсөн байх хэмээх таамаглалыг дэвшүүлсэн байдаг. Испанийн түрэмгийлэгчид уг хотын тухай баримтыг тэмдэглээгүй учраас Мачу Пикчугийн иргэдийн хувь заяаг хэн ч мэдэхгүй. Үүнээс хойш олон зууны турш уугуул нутгийнхнаас бусад хүмүүсийн хинэн ч энэ хотын талаар мэдэхгүй байсаар 20 дугаар зуунтай золгосон байна. Хүн төрлөختөнд таг мартагдсан байсан алдагдсан хотыг 1911 онд буюу бараг 500 жилийн дараа л саяны илрүүлжээ. Перу дахь инкүүдийн нууцлаг хотыг олж илрүүлэх хүртэл энэхүү эд шидийн мэт үзэгсэлэнт хотын талаарх домог яриа л гардаг байсан юм. Гэвч Америкийн Йелийн их сургуулийн судлаач профессор Хайрам Бингем домог хууч ирэнд сэтгэл нь хансангүй. Тэрээр Мачу Пикчуг олтлоо нэлээд хэдэн жилийг зарцуулжээ. Хайрам Бингем 1911 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нисгэгчид хотыг онгоцноос олж харсны дараа Перугийн түүхэн байгууламж инкүүдийн орхигдсон хот болох Мачу Пикчуг нээн илрүүлсэн түүхтэй. Түүхэнд өгүүлснээр Ачабараг нь үүрсэн хэдэн Перу иргэдийн хамт уул руу аялал хийсэн Бингем профессор мартагдсан хотыг хамгаалж буй 2 индиан гэр бүлтэй таарчээ. Гэтэл индиан жаалхуу профессороос 30 центийн нэг зоос авч түүнд өвснөгөө битүү ургаж тэр гих тэмдэггүй болтлоо баларх шахсан. Нэгэн жимийг зааж өгсөн нь уулын орой дээрх эртний хотын балгас руу хөтлөх зам байлаа. Ийхүү профессор $1 3.1 ч хүрэхгүй үнээр инкүүдийн хөгжил цэцэглэлт доройтол мөхлийн гэрч болсон эртний хот руу хүрэх замыг олж мэджээ. Хачирхалтай нь энэхүү нээлтийн дараа Мачу Пикчуд 30 жилийн турш хинч хөл тавиагүй юм. Мачу Пикчу нь инкүүдийн сонгодог архитектур болох хуурай хадан хан аргаар баригдсан ба хотын гол байгууламж нь нарны сүм Интихуатана юм. Нийт 200 барилгатай бөгөөд 365-ыг харьцах нь 300 метрийн талбайг хамран оршдог. Тэрхүү хот маш сайн бодож боловсруулж ямар ч холболтгүйгээр нэг нэгийг нь дээрлүүлэн нягт өрссөн чулуун хавдангаар барьсан 200 орчим байгууламжаас бүрдэж байжээ. Нууцлаг хотыг олсон Хайрам Бингем хотын захын хэсгээс хэд хэдэн бунхан олсны дотор уран хийцтэй шавар идэлүүд ч олдсон юм. Мачу Пикчугаас олдсон эд үлгийн зүйлсийн дотор ноолуураар уралсан хувцас, ваар, сав болон ургамлын шүүсээр өнгө оруулсан болвоо гэмээр өнгөт даавуусэлт байдаг.
Мачу Пикчугаас олдсон бүхний дийлэнхэнд дээд зэргийн чанартай бөгөөд бидний үед бүрэн бүтнээрээ иржээ. Хотын төвд ариун талбайн хажууханд өргөн том талбай байх бөгөөд судлаачид уг хэсэгт гол сүмүүд байж хэмээн үздэг. Сүмүүдийн нэгийг нь Санвартны өргөө гэж нэрлэдэг байсныг ч эрдэмтэд тогтоосон байна. Инкууд нарыг шүтдэг байсан бөгөөд уг өргөөнд нарыг хувилгах гэгддэг зан үйл үлддэг байжээ. Хотод бүгдийг нар идэг газар гэсэн утгатай инкуудын олон өнцөгт ариун чулуу байдаг. Инкийн борхтаас хамгийн хүчрхэг бөгөөд том нь Инти буюу нарны борхон. Түүх эрдэмтэн Бингем Инти борхныг тахидаг байсныг гэрчлэх цөөнгүй нотлохоо олсны хувьд нууцлаг хотыг Вилкабамба хот гэж таамагласнаар насан эцэлсэн юм. Харин өнөө хүртэл уг хотын уугуул иргэдэн чухам ямар нэрээр нэрлэдэг байсныг тогтоосон хүн байхгүй. Жинхэнэ нэршлиг бид хизээч мэдэж чадахгүй гэдэг. Мачу Пикчу гэдэг нь инкуудын суурингийн жинхэнэ нэр нь биш. Харин нутгийн иргэдийн өгсөн нэр бөгөөд зэрэгэлдэх улсын нэгэн ориглоос санаа авсан нэр юм. Мачу Пикчу хотыг орхигдсон хот мөн үүлэн дундах хот, тэнгэрийн хот гэх мэтээр нэрлэдэг. Үүнээс гадна инкуудын алдагдсан хот гэх нь ч бий. Түүнчлэн энэ хотод амьдардаг байсан инк иргэдийн тоо баримт хэд байсан тухай тэд яагаад ийм алс хол газар бүр уулын хяр дээр хот барих болсон зэрэг нь тайлагдшгүй нууц болон үлдсэн юм. Дотоод зохион байгуулалт болон бусад нарийн ширийн зүйлсийн талаар археологчид энэ байгууламжийн ихэнх хэсэгт агуулах орд хаш сүмүүд оршиж байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн бөгөөд хот болон түүний эргэн тойронд 1000 гаруй инк амьдардаг байсан хэмээн тооцоолжээ. Инкууд нарны бурхан Интид мөргөн залбирч тусгаалan зассан уулын тагт дээр үр тариа тариалдаг байжээ. Орд харшууд жирийн байшингуудаас илт ялгарддаг бөгөөд тэднийг барихтаа сайтар боловсруулж зассан чулуун хавтан ашигласан байв. Орхигдсон хотын талаар өнөөдрийг хүртэл цуглуулсан баримтаар бол Мачу Пикчуд зөвхөн сонгогдсон шилэгдмэл хүмүүс буюу өндөр дээд язгууртнууд тахилчид болон эртний туслахууд шилдэг гар урчууд тариаланчид орох боломжтой байжээ. Учир нь ядуу амьдралтай хүн 2000 гаруй метрийн өндөрт арвин ургац хураах боломжгүй юм. Мөн дээр хүмүүсээс гадна энд Мамакунасчуд буюу Инти бурханд бүхэл насаараа үйлчлэхээр сонгогдсон ариун онгон охтыг нэвтрүүлдэг байв. Инкууд өөрсдийн оршин байсан газартаа байгуулсан хот бүрээ ямар нэгэн амьтны хэлбэрт үрстэйгээр барьдаг уламжлалтай байсан гэж үздэг. Хэрв энэ үнэн бол Мачу Пикчуг асар өндрөөс харахад аврах тас шувууны дүрстэй харагддаг. Энэ бүхнээс дүгнэхэд инкууд өөрсдийн бурхандаа ямар нэгэн зүйл харуулах эсвэл батлахыг хүсдэг байсан гэлтэй. Археологчид Мачу Пикчуд малтлах хийж байхдаа олон асуултанд хариулт авна хэмээн найдаж байв. Гэвч бүр ч илүү олон асуулт урган гарч иржээ. Хотоос 173 хүний арга яс гарсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь эмэгтэй хүнийх байв. Хачирхалтай тэдний бурснаас нэг ч үнэт зүйл алдаагүй юм. Үүнээс гадна бусдаасаа ялгаатай нэгэн ошуулга байсныг Бингем гол тахилчийн бунхан гэж үзсэн байдаг. Эндээс тэмбүүгээр өвчилж байсан эмэгтэй болон бяцхан нохоон цогцсны үлдэгдэл хэд хэдэн шавар идэл ангийн үсэн хувцас шорлогны 2 төмөр алдсан байдаг. Мачу Пикчугийн газар тариалан эрхлэгчид уулын хяр дээр тусгаалan зассан талбайн 5000 гаруй га газрыг хаглан боловсруулж тариа будаага тарьдаг байжээ. Энд хүрэхийн тулд чулуун жин тамьсан нь өнөө хүртэл хадгалагдсан үлджээ. Хот бүхэлдээ сүмийн район, орон сууцны бус агуулгах оршуулгын газар гэсэн хэсгүүдэд хуваагдаж байв. Түүнчлэн инкуудын ёслол үлддэг гол барилга болох 3 цонхны сүмч бидний үед хадгалагдсан иржээ. Сүмийн цонхоор тусдаг нарны гэрэл инкуудын эзэнт гүрнийг байгуулсан 3 үндэслэгчийг бэлэгддэг бөгөөд тэд эдгээр цонхоор хүний ертөнцид мэндэлсэн хэмээн домогт нь өгүүлдэг байна. Инти ватанчуудыг нарны хяналтын цэг хэмээн өөрөөр ч бас нэрлэдэг байна. Мачу Пикчугийн зарим барилга 2 давхар сүрлэн дээвэртэй байжээ. Мачу Пикчугийн гол онцлог нь инкууд бүхэл бүтэн хотыг цементний төрлийн бэхжүүлэгч ямар нэгэн бэлтгэл ашиглалгүйгээр барьсан гэдэгт оршдог. Өөрөөр хэлбэл бүх барилгыг өөрийнх нь жингийн тооцоон дээр үндэслэн босгосон байдаг. Инкууд барилга барих үедээ өрлөгт тусгаалan хагарал үлдээж, ханыг нь өнцөгдүүлж босгосон нь газар хөдлөлсөн тохиолдолд бүтэн үлдэх арга нь байв. Учир нь тэнд газар хөдлөлт байнгын үзэгдэл байжээ. Чухам энэ аргын ачаар олон зууны турш илэгдэх нь бүхэл өчүүхэн төдий ч эмтрээгүй бүхэл бүтэн уулын бэхлэлт босгож чадсан байна. Археологчдын нэгэн байшингийн эзэн хэр баян чинэлэг нэгэн байсныг үрлэг хийсэн чулууных нь нягтлаас мэдэж олно гэсэн онол дэвшүүлсэн байдаг. Түүхчдийн таамаглаж буйгаар хотын хөгжил цэцэглэлтийн оргил үе Испанчуудыг Перугийн нутагт хөл тавихын өмнөхөн тохиолджээ. Эд цэцэглэж байх үедээ энэхүү өвөрмөц суурин байгалийн үзэгслэн цогцлоосон сүрлэг байгууламж байсан нь мэдээж. 3 талдаа хад асаг уул нуруудтай Мачу Пикчу өдгөөч сүрлэг сайхан харагддаг нь үүнийг гэрчлэнэ. Хот руу зөвхөн өмнөд талаас нь л нэвтэрч болох бөгөөд нутгийн иргэд үзэгсэлэнт хотоо хамгаалахын тулд өмнө хэсэгт үүд гэмээр авраг хан босгосон байдаг.
Ханны төгсгөлд хот руу нэвтрэх гол хаалга бий. Үзэгсэлэнт чулуун байгууламжийн хаалга цонх бүр доороосоо дээш нарийссан хэлбэртэй. Хотын төв хүрэх замд усны сууг бяцхан нуур худаг олонтой таарна. Уулсын дунд нуугдсан Мачу Пикчу инкүүдийн эзэнт гүрний бусад хэсгээс тусгаарлагдсан мэт боловч соёл иргэншлийн төв байсныг олон зүйл гэрчилдэг. Өөрсдөө инкүүдийн удам гэдэг Перугийн уугуул иргэд бяцхан суурьнд тоосох чулуугаар барьсан жижигхэн суудсанд амьдардаг. Тэд амьдралын хэв маягаа 500-ны тэртээ хүчрэх байсан өвөг дээцээс нь уламжлагдсан гэлцдэг. Үнэхээр ч отог омог айл өрхөөрөө аймаг болж бяцхан суурьнд амьдардаг байсан инкүүдийг соёлын нэгдмэл байдлал хүчрэхэг болгодог байжээ. Үүнийг Мачу Пикчугийн балгас гэрчилдэг. 1981 онд Перугийн түүхийн өвийн хамгаалалд бүртгэгдсэн ба 1983 он ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвийн жагсаалтанд бүртгэгдснээс хойш Мачу Пикчуг үзэхээр жилд хагасаа орчимжуулчид ирдэг болсон нь түүнийг хэр алдартай болохыг харуулдаг. Тэндэж гайхалтай түүх тайлагдшгүй нууцыг өөртөө агуулсан энэхүү хотыг хүн төрлөختөн 2007 онд дэлхийн шин 7 гайхамшигын нэгээр нэрлсэн билээ. Археологчид болон хиймчид инкүүдийн эртний хот устж үгүй болно хэмээн ярьдаг. Учир нь сүүлийн 10 жилд уг дурсгалт газрын байдал эрс мутсан. Байгууламжуудыг барьсан чулуунууд нь мөөгөнцөр бактерид идэгдэж ихээр цуурч эвдрэх болжээ. Сүүлийн жилүүдэд инкүүдийн эртний хотод өдөрт 2000 хүртэл жуулчин очих болсон тул ЮНЕСКОгоос энэ тоог 800 болгож бууруулахыг шаардсан юм. Хурч очиход бэрхшээлтэй түүхэн дурсгалт газар амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхийг дэмжихэд хурш Агуас Калинитас хотод төмөр зам тавьсан байдаг. Харин төмөр замын станцаас Мачу Пикчу хүртэл автобус үйлчилдэг. Эхэндээ олсон зам татахаар төлөвлөсөн ч ЮНЕСКОгоос эрс эсэргүүцээгүй бол жуулчдын хөл хөдөлгөөн тасрахгүй улам нэмэгдэхээр байсан гэдэг. Сонирхуулахад Диснейн 40 дахь хүүхэлдэйн киноны гол дүр болох Куско эзэн хааныг инкүүдийн эртний Куско хотын нэрээр нэрийдсэн байдаг.